За сайн байцгаана уу? Lamezunka YouTube сувгаас та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн бичлэгээр би та бүхэнд гэрээ нөхцөлд хийж болох маш амархан шоколадтай кейкийг хийж үзүүлнэ. За ер нь хэмжээ нь бол иймэрхүү жижигч байж болно. Эсвэл ийм дугуй жижиг хэлбэртэй өөр саунд хийж болно. За тэгэхээр юу болох вэ гэхээр ийм хар шоколад орно. За энэ бол энэ хэлбэр зарагдж байгаа юм биш үү? За би бол энэ Nestle-ийн яар шоколад сонгож авсан. За хар шоколад маань 160 г, 130 г маасл, за 3 өндөг, 50 г 60 г сахар. За та бүхэн жоохон нэмж бол 100-аас их төрүүлж сахарыг бол жоохон нэмж болно. Илүү чихрлээ гэдгийг үзүү. За тэгээд 50 г гурил орно. Ерөөсөө энэ хэдхэн зүйл ороод болоо. За энэ Бемари гэж хэлдэг Францаар маасл шоколадыг би энэ техникээр хайлуулна. За энэ нь болцоо ресторанд энэ техник хэрэглэдэг. За та бүхэн зүгээр юм кастролын дотор хийгээд хайлуулсан ч бол эсвэл юу гэдэг чтэй. Пэйчэнд хийгээд бас хайлуулж болно. Тэгэхээр би өнөөдөр энэ аргыг сонгож авсан. За тэгээд шууд эхлэе. За энэ дээр мэдээж бүгд маасл шоколад хайлуулчихна. За шоколад үзүү. Хоёр ондоо куйсон гэж ярьдаг болцоо байгаа. За 10 минут болгоул доторх одоо дотроос ингээд зүсэнгүүд уурсан гэсэн утгатай одоо 13 минут болгоул яг доторх юм зөөлөн чихтэй юм гэсэн хоёр янзаар болгож болдог. За энэ удаад би яг ингээд зүсэнгүүд дотроос нь уурсдгаар хийх гэж байна. 10 минут. За бүгдээ шоколад маслаа хайлж явах хооронд өндгөө 9 чихртэйгээ утгана. За 9 чихрээ би дөрөвдөө хийсэн. 3 өндгөө. За тав гардаг юусоо маш хурдан. За тэгээд энийг бланших гэж ярьдаг Францаар одоо ингээд цагаан болчихсон. Сайн буцаж өгнө. Одоо энэ юусаа энэгээ ингэж хийчих. Маш амар. Жохон бас хитрхи халааж болохгүй маасл шоколад хоёроо. Ерөнхийдөө зөвхөн хайлуулаад болоо гэсэн. Гол текстюр гэж ярьдаг бүтцэнд маань өөрчлөлт орчихно. Одоо энэ шоколад тэр халаагаад өвчүүл онцгой. За энэ хоёрыг ингээд нийлүүлээ хутгах. Зуурмаг маань ингээд өтгөрөөд ингээд зунгааллах гэсэн. Одоо гурил хийхээс өмнө шүү дээ энэ чинь. Нэг дор ингэж хийдэг. Ер нь бол техник. Маш ойртолоод харуулаараа зуурмаг харуулж. Иймэрхүү процесстэй болно. A few moments later. Шанаад гаргаад баг зэрэг хөргөөнд ихгүй бол нөгөө энэ мүлнээсээ гарах гэж харах магадaltaй. Жохон 5 минут хөргөөд тэгээд гаргаадсан. За тэгээд бүгдээ хамтаа тагуулцгаа. За тэгээд та бүхэн харсан бах доторх нь ингээд кох кулон гэж байна. Доторх нь уурсаж байгаа. За ерөнхийдөө 10 минут маш анхааралтай байж гарахгүй бол уг нь эндээс илүү бүр шүнгээ уурсах хэрэгтэй. Ер нь нэг 8 минут тэрэтэ болох юм байна. За тэгээд бүгдээ хамтаа амсч үзье. Хамт энэ ванилийн зармигтай үнэхээр гоё зохицдог. Вау, үнэхээр гоё болсон байна.
За тэгээ та бүхэн миний YouTube-ийг дэмжээрэй, subscribe дараарай. Сонирхсан асуулт байвал комент хэсэгт үлдээж болно. За тэгээ дараагийн бичлэг хүртэл баярлалаа.